Сайн мэцхан залуучдаа IDK гэгч байна. Энэ удаагийн видеогоор бид нэр Comox энэ Com нь өөрөө үзүүлэлтийн хувьд ийм суур үзүүлэлттэй. Та магадгүй CPU-г сайжруулах гэж байгаа. Эсвэл graphic card-аа сайжруулах гэж байгаа. Дарааллыг өөрөө мэдэхгүй байвал энэ Com нь өөрөө суур болох боломжтой гэдгээрээ давталтай. Юу хэлэх гээд байна гэхээр энэ компьютер дээр байгаа graphic card болон CPU нь өөрөө entry level тал руугаа өөрөө дараа нь сайжруулахад зориулагдсан ийм Com байна. За жишээлбэл та 9600X-тэй анх аваад цаашаага 7800X3D, 9800X3D тавихад бол боломжтой. Мөн график карт нь бид нэр 5060-аар эхэлж байгаа. Энэ 5060-аа бид нэр дэшегээ 5070 Ti болгоход боломжийн байхаар ийм бэлдсэн байна. Үнийн хувьд яг энэ компьютер нь яг энэ үзүүлэлт дээрээ яг энэ ангиудаараа 3,780,000 төгрөг болсон. Гэхдээ бид нэр арай жоохон илүү тэжээлийн блок болон картны хувьд арай жоохон илүү агаржуулалт сайтай 3 систем загвар сонгосон байгаа. FPS-ийн хувьд гэвэл Counter-дээр бараг цагаар 4x3 960 very high дээр 400 FPS дунджаар хамгийн бага 1% нь бараг цагаар 125 FPS байсан. Юуны хувьд гэвэл Dota-гийн хувьд гэвэл Dota өөрөө нөгөө нэг engine-д буюу одоо энэ хөдөлгүүртээ хязгаарлагдаад хамгийн дээд нь 240 FPS гаргадаг. Яг энэ хүү Com нь бол бараг цагаар 220-оос 240 FPS тогтмол гаргаад яг дайны дунд бараг цагаар 160 FPS гаргах чадaltaй. Давуу болон сул тал. Сул тал нь бодож байгаас илүү мөнгө өрч таарна. Яагаад тэгэхээр future proof гэдэг нь өөрөө та ирээдүйг харж тэр ирээдүйдээ тэсэх эд ангийг сонгоно гэсэн үг. Тэгэхээр та арай илүү их автан, арай илүү тэжээлэн блок заавал сонгох шаардлагатай болно. Яагаад тэгэхээр future proof гэдэг нь өөрөө апгрейдийн хэсэг гэж бас нэг ойлгож болно. Тэгэхээр та future proofing хийхин тулд CPU юм уу график карт нь солигдож таарна. Тэгэхээр тэрэндээ бэлдээд та давхар мөнгө зарцуулах шаардлагатай болно гэсэн үг. Зөв буруу гэхээсээ илүү та яг бажетанда тааруулж чадчих байна уу? Тэгээд тэрхүү эд анги маань өөрөө ирээдүйдээ асуудалгүй ажиллах уу, та сэтгэл хангалуун байх уу гэдэг нь илүү чухал. Өөрөө Intel бол жишээлбэл бордо хийхдээ TikTok дараалал буюу 6 дугаар 7 дугаар үеийн нэг бордон дээр 8 9 дугаар үеийн өөрөө нэг бордон дээр ажиллах загвараар одоо жишээлбэл тогтож байсан бол Ryzen өөрөө 4 generation дараалаад нэг бордон дээр байх боломжтой байдаг. Энэ өөрөө future proofing санааг цаанаасаа илэрхийлж байгаа. Тэгэхээр та future proofing хайж ивэл өөрөө давхар судалгаа хийх хэрэгтэй болж байгаа. Энэ дараагийн хэдэн жил энэ эд боломжтой байх уу, энэ дэнгийг солиход надад ямар асуудал гарах вэ гэдгийг заавал судлах шаардлагатай байдаг. Миний зөвлөж байгаа нь бол дундаж PC аваад тэгээд тогтмол сайжруулж явах нь бүр ингээд хамаагүй илүү үнэтэй future proofing хийсэн PC-нээс арай дэс санагдав. За, хариулъя. Desktop процессоруудын хувьд AMD Intel-ийг яг одоо дамгаалж байгаа. Нэг томоохон шалтгаан нь Intel-ийн өөрийнх нь хөгжүүлэлт нь 15 оноос хойш
маш ихээр удаашрсан. Энэ удаашралт нь өөрөө AMD-г илүү боломж цаг өгснөөрөө холбоотой. Анх Ryzen гарч байхад бол Intel дээр нь байсан тий. Тэгээд тэр Intel дээр байсан давмгааллын AMD аль-хэдийн Ryzen-гийн 2 дахь 3 дахь генерашнэрээ багаар шийдээд Intel тэр үед нь өөрсдийнх нь нод болох 14 нанометроос доошлж чадахгүй силиконых нь транзисторын хэмжээ нь өөрөө жижигэрч чадахгүй байсан учраас ерөнхийдөө бол зогсолтонд орсон. Яг энэ жилийн байдлыг ярих юм бол Intel-ийн 15 дугаар үеийн Core Ultra Server болох CPU-нууд нь AMD-ийн Zen 5 архитектуртай Ryzen 9000 серийн CPU-нуудаа бодвол тоглоом болон productivity тал дээр арай удаан учир яг одоогор бол Ryzen давгаа болж байна. Саяхан 7 сарын 1-нд RTX 5050 хотдонд гарсан байсан. Манай дээр эрэг байгаа. Тэгээд чадлын хувьд гэвэл RTX 5060-аас арай сул, RTX 4060-тай нэлээд ойролцоо байсан. RTX 4060-тайгаа харьцуулах юм бол адилхан 8 пин авдаг, адилхан тэжээл авдаг карт байна. Тэгэхээр логикоор бодох юм бол та 4060-ыг арай хямдаар авч байгаа гэж бас ойлгож болно гэсэн үг. Яг өрсөлдөгчийн хувьд гэх юм бол одоо байгаа нь Intel-ийн B580 серийн 12 GB-тай график картууд байгаа. Нэг давуу тал нь өөрөө 4060-тай тэнцүү учир e-спортод FPS адилхан гаргаж чадна. Гэхдээ бага зэрэг хямдаар гэдгээрээ давуу талтай. Тэгэхээр 4060-тай ойролцоо юм чинь FPS нь ойролцоо гэхээр 4060 маань өөрөө e-спортын карт байсан учраас RTX 5050 нь адилхан e-спортын карт байж чадна гэсэн үг. 15-16 онд Nvidia GTX 1060 3GB 6GB гээд хоёр төрлийн загвар гаргаж ирсэн. Тэр нь өөрөө чадлын хувьд 10% ялгаа гаргаж байсан болвол орчин үеинд тэр 60 серийн картн дээр жишээ авч үзэхэд чадлын багаар нэмингээ мэдээж давхар memory capacity буюу одоо VRAM-ыг нэмдэг байсан. За энэ хүү VRAM-ын нэмэлт нь өөрөө бас тодорхой график картны зиндааг илэрхийлж байгаа. Тэгэхээр өндөр гигатай карт өөрөө зиндаа нэг өндөр байх магадлал өндөртэй тийм үү. Тэгэхээр жишээлбэл хуучин 3060 12 GB байсан ч дараа нь 4060 өөрөө 8 GB гаргасан нь нэлээд олон хүний дургуутслыг өргөсөн. Тэгэхэд 4070 карт маань өөрөө 12 GB-тай мөртлөө ягаад 3060-тай адилхан одоо VRAM-тай байгаа юм бэ гэдэг асуудал гарч ирсэн. Тэгэхээр хүмүүсийн дургуутсал нь өөрөө давхар график картны хөгжлийг улам дээшлүүлж сайжруулж чадж байгаагаараа нэг давуу талтай байгаа байхгүй. Тэгэхээр 8 GB карт нь жишээлбэл 3060 4060 карт дээр байсан юм болвол ягаад 5060 дээр дээшээ 12 GB карт гарахгүй байна гэдэг дургуутсал нь гарч байгаа одоо ийм шалтгаантай байгаамаа. Нөгөө талаас тоглоомнууд маань илүү үзүүлэлт шаарддаг, илүү VRAM шаарддаг болсон. Дээрээс нь хүмүүсийн гэртээ тавьж буу, тоглож буу дэлгэцүүд нь 1080-аас гадна 2К, 4К гэх мэтийн ультра вайтууд их хэмжээгээр тавьдаг болсон учраас график картны VRAM бас нэлээд нөлөөтэй гэдгийг ойлгосон хүмүүс. Тийм учраас дагаад дэлгэцээ сайжруулж ивэл график карт өндөр VRAM-тай сайн график карт байх ёстой гэдэг ийм логик явж байгаа гэсэн үг. Карт унчих буюу graphics card сайгийн ганц шалтгаан нь кулер хэсэг нь арай хүнд болж таарч байгаа. Энэ бол хамгийн энгийн dual slot карт. Энэ бол илүү дэмжигч хэрэггүй, support хэрэггүй. Та өөрөө арай илүү чадaltaй, илүү хөргүүртэй, илүү том зузаан хөргүүртэй, илүү хүнд карттай байж болно. Тийм учраас энэ график картыг та доошоо налуулахгүй, сайг хийлгэхгүй тул доор нь ямар нэгэн төшөж өгөх ёстой. Энэ
түших нь өөрөө график картаагаа дагалддаг байж болно. Жишээлбэл жижигхэн тулгуур байх боломжтой. Эсвэл бол кейснээсээ цаанаасаа ийм нэмэлт ийм GPU support bracket-тай хэсэг дагалддаг. Зарим кейснүүд бол бүр график картны энэхүү стандартчлагдсан 3 болтыг кейснийхаа хэсэг болгож боох юм зориултын бас болтуудтай ийм түшүүртэй байдаг. Ийм тулгуур байхгүй байж болно. Тэр тохиолдолд та өөрөө сэтгээд тулгуураа ямар нэгэн фигурээр, тоглоомоор эсвэл бол дуртай зүйлээрээ сэнсэнд нь эргэлэхт нь саад болохгүйгээр тоглоом тавьсан ч болно л гэсэн. Хичээлийн блокийн сонголт нь таны компьютерийн үзүүлэлтээс хамаарна. Хамгийн амархан дүрэн бол та CPU-ийнхаа тэжээлийн зарцуулалт, график картны тэжээл зарцуулалтыг Google-дэж олж хараад тэр хоёрын нийлбэрийг хоёр үржүүлсэнтэй тэнцүү тэжээлийн блок сонгоход хамгийн тохиромжтой байдаг. График карт тэжээлийн блок нь өөрөө өндөр ватт иддэг болвол дагаад тэрийг хоёр дахин үржүүлсэнтэй тэнцүү тэжээлийн блок тавьбал ашигт үеийн коэффициентийн хувьд 50% нь таны тэжээлийн блок хамгийн зөв ажиллана. Хараалтай яг компьютерхээс илүү манайх дээр нэг ком засвараараа орж ижсэн тэр комыг шалгаж хахад манай Pascal-ыг буулгаад тэгээд бид тэр комын тэжээлийн блокын солиод өөр бенч дээр шалгахад зүгээр болсон байсан. Гэхдээ Pascal буусан бенчнийхаа буцаагаад асаагаад дараагийн компьютерыг шалгахад буцаагаад Pascal унгааж исэн нэг тийм түүх байгаа. Нөгөөх нь арай жоохон инээдтэй гэх юм уу, бид нэр тухайн үед Sama гэдэг кейсэн дээр бас нэг баг зэргийн бүтлэг үүсчихсэн. Sama гэдэг кейснийх нь SSD-ийнх нь болт нь их автантай шүргэлцэж коротог үүсгээд тэгээд юунда байхын бид нэр олохгүй байсан анхтанда кейснээс хамаг юм гаргаад асчхаар гайхаад кейс рүү хийхээр буцаагаад унтцдаг байсан. Тэгээд яг кейсний болтондоо байсан байна гэдэг нэг дүгнэлт нүсэн. Кейснийх нь SSD тогтоогчных нь болт нь кейсээс нефт гараад их автандаа коротголж байсан нэг тийм түүх байна. Хэрвээ хоёр геймер адилхан ур чадвартай байх юм бол аль өндөр FPS-тэй компьютертэй нь хожиж таарна. Тэм учраас геймерүүд өндөр FPS-тэй илүү чадaltaй компьютер байхыг эрхэмлдэг. Компьютер дээр юу хийдгээс хамаарна. Та жишээлбэл офис дээрээ суудаг бол өндөр үзүүлэлттэй комп шаардлагагүй. Харин тоглоом тоглодог бол танд дор хаяж 1632 ГБ RAM илүү чадaltaй график карт, илүү чадaltaйх CPU байвал зүгээр та productivity тал руугаа Photoshop-оос гадна видео эдитинг болон илүү өндөр ачаалттай ажил хийдэг байх юм бол тоглоомноос ч илүү чадaltaй компьютер шаардлагатай болно гэсэн үг. Ерөнхийдөө бол та ашиглаж байгаа програм юм уу, тоглож байгаа тоглоомны үзүүлэлтийн шаардлагыг хараад компьютер босгох боломжтой. Нөгөө арга нь бол та найзуудаасаа бас давхар асуугаад иймэрхүү үзүүлэлттэй ком болно гэдэг тэр үднээс нь компьютер өгсөхөд алцахгүй. Ингээ ком өгсөж дуслаа. Ком өгсөх явц ер нь маш энгийн байсан. Комны хувьд гэвэл үзүүлэлт нь Ryzen 5 9600X-тэй 32 ГБ 6000 МГц RAM-тай, картны хувьд RTX 5060-тай, SSD 1 TB-тай.
Энэ комыг ирээдүйдээ сайжруулахаар бол та CPU-гийн сайжруулах уу, картын сайжруулах уу гэдгээ өөрөө мэдэхгүй байвал алингаас эхэлсэн ч болно. Энэ ямар утгатай вэ гэхээр та RTX 5060-га жишээлбэл 5070 болгоё. Эсвэл бол ирээдүйд гарах картны ямар нэгэн загвар болгоё гэх юм бол Ryzen 5 9600X бол хангалттай дийлнэ. Мөн та Ryzen 5 9600X-гээ дээшийгээ 7800X 3D, 9800X 3D болвол та кулертайгаа давхар солилцоход болвол энэ бол хангалттай future proof ком болж чадна. Ерөнхийдөө энэ компьютер дээр 3А тоглоом тоглохоор бол DLSS-аас хасаагаад хангалттай FPS гаргах боломжтой. Мөн Dota, Valve, Counter гэх мэт тоглоом тоглохоор бол өндөр FPS гаргана. Тантай зөв хайдик хийх шиг байлаа. Баярлалаа.